Арилжаа сонирхох залуучуудаа тэгээд бичлэг хүрж байгаа өдрийн мэнд. Ингээд хэсэг хугацаанд одоо бичлэг хийхгүй байлаа. Тэгээд ямар учиртай гэхээр миний өөрийн амьдралдаас өөрчлөлт ороод full time trade хийхгүй ерөнхийдөө бас одоо мэрэгчлэрээ ажиллаж амьдарч эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд бол яг арилжааг би ерөнхийдөө нэлээд одоо хайсан. Гэхдээ хаягдуулахын хажуугаар зүгээр хаяагүй бас суралцах ажил бас хийсэн байгаа. Тэгэхээр одоо энэ орж байгаа бичлэг юуны тухай бичлэг байх вэ гэхээр ерөнхийдөө тэгшмийн одоо өөрийнхөө ашигладаг арга барилын одоо сул тал болон давуу тал тухай одоо 2-3 цорол бичлэг хийя. Тэгэхээр эхний ээлжинд тэгшмийн арга барилын давуу талын тухай бичлэгийг хий. Ер нь бол би өмнө бол одоо бичлэгүүд дээр тэгшмийн арга барилыг хэмжээ гэж юу юм, шилжүүлэгч гэж юу юм хэмжээсэн гүйцэлт гэж юу ингээд ер нь бол ярьж ирсэн. Тэгэхээр ер нь бол тэгшмийн арга барилын нэг давуу тал нь эхний давуу тал юу юм бэ гэхээр чиглэл маш сайн тодорхойлогдож өгдөг гэсэн үг. Чиглэл буюу бид нартэй апдаун трендийн дагуу ерөнхийдөө бол ингээд чиглэлээ тодорхойлоод хэмжээ хийгээд шилжүүлэгчийн pullback яваад хэмжээсэн гүйцэлтийг хөдөлгөв. Тэгэхээр ерөнхийдөө энэ маань өөрөө Dow Jones-ийн батлагдсан хай буюу Dow Jones-ийн батлагдсан хай гэвчснээр энэ биднэрт хэмжээ олж өглөө. Энэ хэмжээг шилжүүллээ, явлаа. Тэгэхээр нэг Elliott Wave-ийн 5 давлгааны чиглэлийг маш сайн тодорхойлж өгдөг. Энэ бол одоо айгүй одоо биднэрт бас даваа толж өгдөг. Маркетинг одоо buy харах уу, sell харах уу мөн чиглэл маш сайн тодорхойлж өгдөгт бол нэгдүгээр даваа тал. Хоёрдугаар даваа тал юу юм гэхээр хэмжээсэн гүйцэлтийн хөдөлгөөн буюу биднэрт одоо сүүлийн энэ хөдөлгөөнийг явах магадлал маань одоо маш өндөр. Үнэхээр сайн одоо шинжилж чадвал энэ хөдөлгөөн явах магадлал маань бол одоо маш өндөр хөвтэй 70-80% түүнээс дээш явах магадлалтай байдаг. Тэгэхээр хэмжээсэн гүйцэлтийн хөдөлгөөн бол явах давуу тал маань маш өндөр хөвтэй байдаг гэсэн үг. Хоёр дахь. Гуравт нь юу вэ гэхээр нэх олон цаг гаралгүй. Ер нь бол одоо би сая хэсэг хугацаанд бол яг судалж бас нэмэлтээр юм сурж байгаа хэвчтэй бол яг олон цагийн хамаарал гэдэг зүйлийг бол сурчсан. Одоо илүү их хардаг гэсэн үг. Ер нь бол олон цаг бол хардаг гэсэн ч гэсэн бүр илүү олон цагийг хамааруулж хардаг болсон байна. Тэгэхээр яг тэгшмийн арга барилд хувьд бол яг нэг цагийг сонгож аваад хэмжээ шилжүүлэгч хэмжээсэн гүйцэлтэд өгөөд явхад бол нэг олон цаг харалгүй. Ганц хоёрхан цаг хараад ерөнхийдөө арилжааны шийдвэр гаргачих боломжтой байдаг. Тэрүүгээрээ бас нэг жоохон даваа тал юм уу гэж бол боддог. Гэхдээ энэ төр олон цаг харахгүй байна гэдэг бол өөрөө бол бас маш сул талтай байдаг. Олон цаг харах нь чухал. Гэхдээ тэгшмийн арга барилд бол нэх олон цаг харалгүй шийдвэр гаргачих боломжтой байдаг арга барилаа. Тэгэхээр тэгшмийн арга барилд бол ерөөсөө даваа тал нь юу юм бэ гэхээр чиглэл маш гоё тодорхойлж өгдөг байх нь. Хоёрдугаарт хэмжээсэн гүйцэлтийн хөдөлгөөн буюу сүүлийн одоо яг энэ хөдөлгөөнийг бол бид нар барихад бол маш даваа талтай байдаг байх нь. Гуравдугаарт мөн олон цаг харалгүй ганц 2 цаг харжгаад арилжааны шийдвэр гаргах боломжтой байдаг байх нэ. Тэгэхээр даваа талын хувьд бол нэг иймэрхүү байна. Тэгээд сул талын хувьд дараагийн бичлэгээр ярья.